талбай болон хүн нумол шөнийн зах хар хорин хороолдох Монгол аавлын худалдааны төвүүдэд болж байна. Худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй оролцож байна. Оролцогчид хямд үнэийг хэрэглэгчдэд санал болгож байгаагаар давуу талтай сар шинийн үзэсгэлэн худалдаа эх сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэн үүнтэй холбоотойгоор Чингисийн талбай болон Дүнжин гарах худалдааны төвөөс хүн нумол худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобусыг нийтийн тээврийн хөтөлбөрөнд оролцуулж байна. Сүхбаатар дүүргэх цагдаагийн 2 дугаар хилцээс 8 удаагийн гэмт үйлдэлтэй хулгайн бүлэглэлийг илрүүлж баривчилсан дээр этгээдүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа юм. Мөн тус цагдаагийн хилцээний албан хаагчид Сүнгэн хайрхан дүүргийн цагдаагийн хилцээст хулгайн гэмт хэрэг шалгагдаж байгаа этгээдийг дахин хулгайн хэргээр саатуулсан байна. Сэжигтэн нь өмнөх хулгайн хэргийн хохирлоо нөхөн төлхийн тулд Сүхбаатар дүүргийн нутаг дэсгэрт байрлах цэцэрлэгийн цонхыг хөшөж ноутбук бэлэн мөнгө хулгайлсан байна. Тэрээр Сүнгэн хайрхан дүүргийн цагдаагийн хилцээст хулгайн хэрэг шалгагдаж байгаа. Явж байгаад цэцэрлэг харанхуй байхаар нь санамсаргүй орчихсон бэлэн мөнгөөр нь тоглоод дууссан ноутбукийг цагдаад хураалгасан хэмээн мэдүүлжээ. Тэрээр 18 настай сургууль сурдаггүй албан бос боловсрал олгох сургалтаар оргинолж болжээ. Сар шинийн баяр төгсөнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд хулгайн гэмт хэрэг гэснэг албаныхан мэдээлж байна. Тухайлбал ууц, банш, бууз хулгайлсан гэмт хэрэг хэд хэдэн удаа бүртгэгдээд байна. Энэ төрлийн гэмт